эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үйлжж байна уу? Сайхан үйлжж байна уу? Сайн явж байна уу? Тавлаг сайхан. Ажил төрлийн Дамар сайхан морилж ирлээ. Ажил тавлаг. 22 оноос хойш энэ нутгаас анх нэвтрүүлгийг хийж байлаа. Тэгээд 3 жил гарсан болсон байна уу та. Тэгсэн байна. 3 жил одоо тэгэл 10 аймаг 80 гаруй сумдуудаар явж байна те. Цагаан нур суман дээр нэг 5-6 хончлоо. Хүүхдийн цэцэрлэгээр бас танахаар бас нэг ороод гараа гэж байна. Ер нь бол одоо бас хүүхдүүдийн одоо цэцэрлэгийн тийм ээ багш нарын юу одоо энэ сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол нэлээл одоо хамгийн том хариуцлагатай ажил бас байдаг болов уу гэж энэ талаар одоо бас энэ сайхан бяцхан үрсүүд энэ багш нарынхаа та бүгдийнхээ сайхан амьдралтай бас танилцах гэж бас морилж явнаа. Тэгээд цаг зав гаргаж биднийг өгтөж явсанд таларч байна намт болондоо. Энэ цэцэрлэг маань анх одоо хэдэн онд үүссэн байгуулсан талаас яриага эхлэе гэж бодож байна. За манай хүүхдийн цэцэрлэг нь одоо энэ сум маань загасны үйлдвэр байсан. Цагаан загасны үйлдвэр байхгүй. Тэрүүгээр юу байлаа шүү дээ бас. Тэр үед одоо 1963 онд анх байгуулагдсан одоо энэ түүхтэй. Одоо анх байгууллагахдаа хүүхдийн цэцэрлэг яашлан хоёлоо нэг бүлэгтэй. Тэгээ 25 хүүхдтэй нэг манаач, галч, тогооч, эрхлэгч багш гэсэн одоо 3 орон тоотой тухайн үед хэлжсэн юм түүхтэй. Одоо үнээс хойш одоо хөгжиж одоо дэвсэрээд одоо энэ яашил цэцэрлэг маань бол одоо сүүлийн үед бол 95 оноос хойш нэг болсон. Одоо л 4 бүлэгтэй 2-оос 5 настай ийм хүүхдүүдийг хүлээн авч бид нэр сургуулийн өмнөх боловсролыг одоо олгодог ажлыг хариуцаж одоо хийдэг ийм байгууллага. Тэгээд одоо бол 4 бүлэгт нийт одоо сумын хэмжээний 200 гаруй хүүхд байдаг. Өдөө баг хармаа төв гэсэн 2 багтаа. 2 багтаа тий. Тэгээ баруун зүүн тайганд маань хармаа гол хоогрог гэдэг ингээд ийм чиглэлүүдэд айлууд маань нутагладаг. За энэ 200 гаруй хүүхдээс одоо яг өнөөдөр манай хүүхдийн цэцэрлэг 145 хүүхэд. 2-оос 5 настай хүүхдийн 4 бүлэгт сурч хөгжиж хүмүүжиж байна. Одоо тэгээд шин цэцэрлэг бас овоо нэг бүтээн байгуулалт босгоод авсан байна. Хизээ одоо орох нь бол тэдлэг бол бас орохгүй болох шиг байна тий. Одоо 3 жилийн хугацаатай одоо энэ барилга маань баригдаж байгаа. Тэгээд одоо 23 оноос суурин тавигдаад энэ 24 онд одоо нэлээд чамгүй бараг 70% нь бол хийгдсэн. Одоо дотор засал юм хийгдээд одоо 26 онд ашиглалтанд орохоор 26 онд. Тий, 26 он одоо шинэ байранд орох нь. 26 он. Одоо ирэх жилийн жилд шинэ байранд орно. 150 хүүхдээ 6 бүлэгтэй. Цэцэрлэг байхаар одоо энэ барилга баригдаж байгаа. Ер нь бол ачаал нь бол одоо бас бүгдийг нь одоо бас сумынхаа юг бол хангаж хамар болох бүрэн боломжтой. Одоо энэ байгаа байр юу нэ те хамгийн суур тавьжсэн хуучин. Энэ болохоор 75 хүүхдийн дотор байр. 95 онд одоо энэ байр байгаа тий. Үгүй 63 онд болохоор бүр энэ урд талын шинэ өөр 2 бүлэгтэй. Өөр газар байж байгаа. Тэгээ одоо болохоор тэгээд энэ байранд болохоор 93 ондоос орсон. Зөв. Энэ болохоор 75 хүүхдийн дотор байрны зориултаа байж байгаа төсөөл манай цэцэрлэг орсон. Одоо тэг хүүхдүүдтэй нөгөө юу нэг одоо 2 баг байгаа тий. Тэр нь одоо зүүн тайг баруун тайгаас хүүхдүүд бас боломж тэднээс одоо яаж одоо хол байгаа тий. Хармаа малчтын хүүхэд мөн баруун зүүн тайгын хүүхдэд бол бид нар зуны нүүдлийн гэр цэцэрлэгийг зуны цэцэрлэг ажиллуулдаг. Тэрүүгээр одоо сургуулийн өмнөх боловсролыг олгодог. Тийш нь одоо гэрээ барьж очих уу?
Тэг хоёр тайганд болохоор урдсан нэг газар төвлөрөх бах тий. Төвлөрн. Яг айлууд ингээд зусдаг. Цуслан дээр урдсандаа байна үстэй тий. Урдсан. Урдсан цэцэрлэг барьж. Бүр урдсаар барьж тийм. Тий, урдсан. Оо за. Тий. Гал тогооны нэг гэртээ. Хичээл заадаг танки би нэг гэртээ ингээд хоёр гэртээ үйл ажиллагаа зохиомжтой. Хармаа нэг төрийн үйлчилгээ одоо яг малчтынхаа одоо тайгынхаа одоо иргэдэн хаяанд очно гэсэн үг тий. Зөв. Энэ хармаа голд болохоор одоо зуны цэцэрлэгийн байртай бид нэр байшин цэцэрлэгтэй. Оо зөв. Тий, тэндээ гал тогоотой ангитай. Тэгээд тэндээ бид нэр очоод ер нь 21-ээс ажлын календарийн тооноор бол нэг 56 хоног дээр. Тийм. Ажлын хоногор бол нэг 40 гаруй хоногийн юм сургалтыг зохион байгуулдаг. Оо зөв. Энэ одоо яг цаатан гэхээс илүү цаачин гэж ярьдаг тийм одоо малчин гэдэгтэй адилхан бас л юм малж байгаа шүү дээ цаачин. Иргэд мэн. Тийм. Энэ цаачин ард түвнийхээ ингээ урцанд ингээ одоо ингээ цэцэрлэг тийм явуулах нэг хүмүүст маань одоо илүү одоо хүүхдэд харах юу асуудал гардаг тийм. Тэгээ гэр цэцэрлэг ингээ явснаар юу яах вэ хөр нэг малчид маань хүүхдэд цэцэрлэгтээ өгчөөд одоо өөртөө малаа хараад тэгээд оройн нээж аавна. Өглөө 9 цагаас оройн 5 цаг хүртэл ажилтгийн. Цэцэрлэг байна. Зөв. Тэгээ бидний ерөөсөө зуны цэцэрлэгт хамруулж байгаа хүүхдүүд гол зорилго бол ерөөсөө сургуульд орохын өмнөх л боловсролыг орж сургуульд бэлтгэх л ерөөсөө гол зорилго маань. Тэгээ хүүхдүүдээ одоо дэвтэр номтой танилцуулна. Зөв дадал одоо гараа угаахаас эхлээл зөв дадал хэвшлийг сургах. Тэгээд мөн эрүүл мэндээр нь мөн зөв зохистой хоолундаар үйлчлэх. Асрах, суйлах гэсэн одоо ийм л одоо гол зорилготойгоор сургууль. Тэгээд одоо Монгол ахуй тоглоом наадгаа тий. Тэр одоо шагааг хүртэл одоо малыг зүслэл сурах, тоо сурах, үнийг одоо хүндлэх тий олон зүйл одоо энэ дотор одоо явагдчих тий. Бүлэг болгон бас өөр бах тий. Хүүхэд болгоныхаа насных нь онцлогт нь боловсрол нь заагдаг тий. Ер нь хүүхдтэй ингээд ивэн олох бас хэцүү юу. Та одоо яг уугуул төрсөн утгааг багш. Хаан сурч одоо ирээд хэдэн онд анх одоо яг энэ мэргэжлэр ажилд орсон талаас цагуулж. За би болохоор одоо яг энэ унган цагаан нуурсан байхаа. Одоо унган хүүхэд дарахад дарахад. Манай аав болохоор энэ загасны үйлдвэрийн дарах хийдэг байсан. Ээж маань болохоор багш хүн байсан бага ингэ. Оо зөв. Тэгээд одоо ийм айлдад өсч төрсөн. Тэгээд одоо би 90 онд 10 дугаар анги төгсөөд 92 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж сургуулийн өмнөх боловсролын багш болсон. Тэгээ үнээс хойш одоо 2004 оноос хойш одоо тасралтгүй өнөөдөр хүртэл одоо 22 төрөлтэй. Танаа ээж өөрөө цэцэрлэгийн багш байсан байх нь шүү дээ. Эрхлэгчээр ажиллаж байсан. Ээж бас 5 жилинд эрхлэгч хийж байсан бас. Зөв. Тэгээ ээжийнхаа юуг сайхан үргэлжлүүлж л одоо байна тийм байна. Ер нь бас хүүхдээ ивэг юу бас ингээд олоход бас хэцүү юу. Ер нь би бас ингэж боддог байхгүй. Ер нь бол яг одоо ингээд нэг хүүхэд биш те. Маш олон хүүхэд байгаа. Тэр шуугаан эсвэл памперстайгаа л ирдэг баг те. Тэгэл тэр шуугаан дунд тэр хүүхэдтэй харьцах цаанаасаа л одоо яг энэ мэрэгчлийг сонгосон тэр хүүхдийн ертөнцийг сүнсийг одоо сайхан бас таньдаг хүн л одоо энэ мэрэгчлийг сонгодгийн болов гэж би ойлгодог. Зарим ингээд хот мотор ингээд чам одоо туугаас суун янз янзын юм л одоо харгас юм уухай юм ус гараад нь штэ тий хүүхдэд харьцах. Тэгэхээр энэ тал дээр таваас нэг энэ одоо хүүхдэд ингээд харьцахад бас нэг за одоо яг энэ бага насны хүүхэдтэй ажиллах одоо багш маань бол одоо 4 жил сурж талдаа мэрэгжлийг олж авдаг. Хоёрт ер нь цэцэрлэгийн багш хүн бол ерөөсөө ер нь энэ боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүн бол ер нь хүүхдэд маш хайртай хүн. Энэ мэрэгжлийг сонгодог өөрөө дур сонирхол өөрийнхөө одоо авьяас одоо юундаа сонирхолтой хүүхдийн төлөө гэсэн тэр сэтгэлтэй хөтлөгдөж штэ боловсон тий. Энэ мэрэгжлийг эзэмшдэг гэж би лав тэгж боддог. Тэгээд ер нь цэцэрлэгийн хүүхд бол
өнөх гоё л мэрэгчлэлтэй бас нэг хүүхдийн сайхан гэгээх хамгийн том уу? хамгийн ийм нэг юу ч бодож санахгүй дандаа ийм гэгээлэг ийм гоё энергитэй ийм хүүхдтэй ажиллана гэдэг бол одоо бас нэг талдаа их гоё. Хүүхэд бол энерги сайхан. Тэр энергийн донд те бас дан энергийн донд ажилдаг. Ер нь бол одоо бусад ард түмнийхээ хүүхдүүдээ аав ээжийн л орлож яв. Одоо өглөөсөн цагт ирээд орой 7 цагт ер нь бараг явна шүү дээ. Тэгэл гэртээ очивол нэг хүү аав ээжтэй өнгөрөх цаг хугацаа бага хамаг цаг хугацаа л одоо энд л одоо ерөөсөө яг бүтэн 10 цаг одоо энд цэцэрлэгийн багш хүүхэдтэй ажиллаж байгаа. Одоо цэцэрлэгийн эрхлэгч энэ сумын дээр тухайн үед хамгийн анхны хин гэж хүн байсан? Хамгийн анхны эрхлэгч нь Янжмаа гэж хүн байсан. Байдаг. Тэгээд тэрнээс хойш одоо яг нь түрүү үед жоохон нөгөө мэрэгжлийн боловсон хүчний хангалт муутай тэгэл янз бүрийн багш мэрэгчлээ тэр хүмүүсийг хийж яасан байдсан байдаг. Тэгээд 87 оноос хойш манай үзмэ гэдэг эрхлэгч 17 жилийн цэцэрлэгийн эрхлэгчийг хийж яасан. Хамгийн олон жил. Хамгийн олон жил хийж яасан эрхлэгч маань байгаа. Одоо тэр эрхлэгч маань энэ тэр Гавьяаны хамралтанд байгаа манай Ахмадын эрхлэгч байгаа. Та одоо тэгэхээр хэддэх цэцэрлэгийн эрхлэгч байна? Би одоо нэг 9 мөс хавцал байгаа. Тий. Ер нь сургуулаа төгсөөд оюутан залуучууд маань ингээд сургуулаа төгсөө те энд ирээд ингээд цэцэрлэгийн одоо багшаар ажиллах орон тоон хэрвэдхийн тэртэл дээр ингээд ирж байгаа залуучууд маасаас хэрвэн. Тий. Одоо манай цэцэрлэг бол ер нь яг л 100% мэрэгжлийн багштай байгаа. Тэгээд яг орон нутгаас маань ер нь боловсон хүчин бол ер нь тасралтгүй л хангагдаад байгаа ер нь суралцаад. Тэгээд нэг тайгын одоо яг тайгын Баян далаа гээд цаачин иргэний маань хүүхэд одоо Японы биш хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр одоо манай цэцэрлэгийн багшийн сургууль сураад одоо яг манай үндэссэн бүлгийн багш хийж байгаа. Хос чимэг гээд багш маань бас байгаа. Одоо 10 жил ажиллаж байна. Залуучуудаа бас тий. Зөв. Залуучуудаа бас ингээд сум орон нутагт ажиллах нь ажлын байр бол бусад юмар сайхан хангаадаг үл. Нөгөө хот руу яваад ахгүй сум орны бас нэг хөгжил бас энэ болов тий. Дараа дараагийнхтай залуу үедээ бас тэр ажил болон бусад юмар сайхан хүлээлгэж өгдөг бас нэг байвал тий. Хамгийн гол нь ажлын байр дээр л. Тий одоо манай сумчуудаа аслагдмал одоо ийм хотоос хэдүүлж одоо 1000 км. Аймгаас чинь 200. Аймгаас 270. 270. Тий. Энэ манай сумын иргэдийн хурлаар за төрийн байгууллагуудынхаа одоо боловсон хүчний бодлогыг дэмжих төрийн албан хаагчдынхаа нийгмийн талаас нь одоо харж үзэх юм хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд тэгээд одоо газар үнэгүй олгох, түлээний хөнгөлөлт эдлэх мөн гэрээ хийж ажиллах тэр ийм бодлогыг бас байрж ажиллаж байгаа. Тэгээд одоо бас тодорхой юм арга хэмжээ авч л байгаа одоо тийм одоо бас тэгтэл бас одоо яг сургууль дээр мэн тэр бас нэг боловсон хүчний хангалт нэг нарийн мэрэгжлийн багш нар тэр хангалтаас муу байгаад байгаа. Яг манай хувьд бол гайгүй. Зөв. 100% мэрэгжлийн багштай. Одоо шин цэцэрлэг маань эндээс тийш тэр зөвхт байна уу? Тий, одоо яг тэгэхээр энэ маань одоо бас юунд ажиллах вэ? Тийш нүүхэр сум орон нутг маань одоо бодвол одоо эмэгтэй хүүхдийн дотор байр ч юм уу. Сургуулийн жоо ачаад бас юм уу. Тиймэрхүү байдлаар сум ашиглах байх юм. Манай энэ байрлал бол яг нэг хагт магт бол тавигдаагүй. Тий, бас тэгж засч янзлаад дулаалаад цааш нь ашиглаад явах боломжтой байр гэж би миний тухайд бол боддог. Зөв. За манай нэвтрүүлэгтээ самтрын ажиллаж байгаа юм. Ингэний хоормог гэдэг. Өмнө Говь аймгийн брэнд байна. Ингэний хоормог гэдэг. За тэгээ одоо чихний шижин өвчин тий эдс бодисоор одоо баялаг тимээ гэдэг амьтад чинь бас сайхан амьтад шүү тий. Одоо боёх буянтай одоо үндэсний үйлдвэрлэгч бөгөөд одоо ингэний хоормог Өмнө Говь аймгийн брэнд. Ингээд энэ компаниуд маань бас бидний бас бензин тусалцаагаар зөвлөж энэ сайхан өв соёл үүх түүхийг бас хамт бичилцэж бас танаад бас энэ бүтээгдэхүүн гарын бэлэг болгож өгөөрэй гэж дамжуулсан юм байна. Эдний хамт баярлалаа. Эсхий дүүрэх хөхөө намжил гэж үлгэр байгаа. Хөхөө намжил. Бүгдээрээ анхааралтай сонсоод
юу ойлгосоо дараа нь багштайгаа ярилцсан заа бүгдээрээ. За. Тэр үргийн цагт За хардаа сонсоно. хязгаарт хөхөө намжил гэж нэгэн сайн гэр байж. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг учраас хошуу нутагта ихэд алдаршсан байна. Гэтэл хөхөө намжил цэргийн албанд татагдан Монголын баруун хязгаарт очижээ. Түүний сайхан дуулдгийг дарга нь үе мэдээд хөхөө намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байжээ. Цэргийн алба хааж байхдаа нэгэн сайхан гүнжтэй танилцж гин. Хөхөө намжил цэргээ салгадж орон нутагтаа буцах болсонд амар хайртай гүнж нь Жонон хар гэдэг морио дурсгал болгон өгсөн юмсанжээ. Тэр Жонон хар морио бол бутны үндэс булгартал, бул чулууг бутартал, дэлхийн чулууг дэлбэртэл, дээлийн хаваасыг ханзартал, хадан зохионд хальтэрдэггүй, бутанд бүдэрдэггүй хатирдэг, жигүүртэн шуунаас дутуугүй, жирийн мортой зөөрлөшгүй, адууны дотор ганцаараа содон арамгийн шинж төгс бүрдсэн аюултай цагт нисэн дүүлж амгалан цагт алхаа гიშгээгээр явдаг эгээл эзэн унахад эзнийхээ төлөө зүтгэдэг эр хүний хань болсон ийм сайхан мөр юмсанжээ. Хөхөө намжил тэр мөрөөрөө явж нутагтаа ирэхэд нь хүмүүс эдэ сонирхон түүнээс өөр мөр унахгүйд нь хэд гайхдаг байжээ. Хөхөө намжил Жонон хар мөрөөрөө Монголын баруун хязгаарт нисэн очиж нөгөө гүнжтэйгээ уулзаад өглөө болгот нь зүүн хязгаарт ирж хатууга туусаар харьдаг байж гинэ. Инглисээр 3 жил болсон ч түүний хүмүүс өөр мэддэггүй байжээ. Хөхөө намжлынхтай ойролцоо нэгэн баян айл байлаа. Тэр баяныг эгэл олныг үүмүүлдэг, эвтэн хоёрыг боснуулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр ховч хүүхэн Жонон хар морины эгэл бишийг эртнээс мэдэх болсон учраас хөхөө намжил хор хөнөөл хүрэх гэж санаахдаг боллоо. Хөхөө намжил үдэш явж амрах хайрт хүнжтэйгээ уулзаад тэр шөнө буцах замдаа хатууга туусаар ирж мориныхоо хөлсийг намдаагаад үүрт сайхад морио тавигээд гэртээ орж амран сууж гинэ. Гэтэл нөгөө баян айлын ховч хүүхэн морины төвөргөн сонсож хөхөө намжилын эрхийг мэдээд уян дээр нь сэм очвол сайхан Жонон хар морь санаамут ирснийг мэдсэнгүй сайн ирснээ хэмээн баясаад хэнхдэг цээжээ хүндэлдүүлээд хөлстэй бие шилгэн газар цавчлан байж хоёр сугнаасаа ичэдийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг үзээ. Нөгөө ховч хүүхэн гүн гарч үүлийнхээ хайчийг ханцуулж ирээд Жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хайжээ. Сайхан Жонон хар морь нь шид жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гин. Үүр сайхаар мороо тавих гэж очтол үнэн ч нөхөр болсон сайн морь нь уян дээр өгснийг хараад хөхөө намжлын батхан балартаж гашуудлах харамслын хүнд оржээ. Хөхөө намжил нэгэн өдөр Жонон хар морьныхоо толгойг дөөрайлхан доор сийлж, урт тийш бүхлэн зүр талд нь цар хийж, хүлэг сайн морьныхоо ширнээс хөндөй цараа ширлэж, янзсан сайхан сүүлнээс нь авч уртааш нь татаж, модны давирхаа түрхэж дуугаргаад Жонон хар морьныхоо янзгаах дуу, алхаа, гიშгэ, арилжаа хатраг нь тэр хөвжөндөө оруулдаг байжээ. Тэр явдлаас эхлэн морин хуур Монголд анх үүсэж гарсан домогтой байна. За. За энэ үлгэрээс юу ойлгох хөвгтүүд ээ? Морин хуур анх үүссэн талаар домог байна тийм ээ? Хөхөө намжил. Тэ нэстэг морь онгод нь. Тэ хорон санаатай хүн. Мориныхоо дэлсүүлэр ийм морин хуур бүтээсэн байх нь тийм ээ. Тэгээ мориныхоо явдлыг, мориныхоо янцгаах дууг ингээд морин хуур дээр ингээд тоглодог болоод эндээс хойш анх морин хуур үүссэн домогтой гэж байгааз. За багшнаас өмнөх хичээл дээр морин хуурыг одоо ерөнхий бүтцийн та нарт тайлбарлаж өгсөн тийм ээ. Одоо багшинд шалгаад хайд нэг асуунаа. Тэр болгоноор нь одоо ингээд нэг том хүн загинж болохгүй тий. Тэр хүүхдэд бас нэг загнах тий хайцах одоо юу бол бас нэг цаанаа тэр наасанд нь тохирсон ингээ бүлэг бас ингээ үе шатаар бас өөр өгөх тийм үү. Одоо ингээ сайн нэг хоол орж ин тий. Тэрэн дээр ингээд нөгөө сайн нэг юу явж штэ тий. Хоёр хүүхэд нэгээд нөгөө хөөрхөн тоглож байгаа ингээд яваад байна тий. Энэ ядгийн ингээд нөгөө жижүүр. Тэр ч хоногтой ингээд солигдох.
өдөр болгон солигдсон. Сардаа нэг хүүхэд баг 20 хэдэн хүүхэдтэй бол тэгэл сард нэг хүүхэд хийж таардаг. 2 хүүхэд хийж. 2 Энэ нь болохоор ингээд нөгөө ингэснээр хүүхдээс ямар одоо мэдлэг боловсрол аваад байна хүмүүс. Одоо нөгөө хоолны соёлыг суралцсан. Тэгээд нөгөө хоолоо 1-р хоолны тавганд идэн, цайнаа аяган цайгаа уун, 2-р хоолны тавганда хоолоо идэн, бас ингээд цэвэр байна. Амны арчуур ялгч юм. Тийм ялгана. Амны арчуур хэрэглэн. Тэгээд бас арай ингээд нас нь ахаад ирэх тусмаа хүүхдүүдээ одоо бүр бага наснд нь 2 насад нь бол халбарын зөв барил сурахаас эхэлсэн. Тэгээд цэвэр хоолоо асахгүй цэвэр идэж сурах. Тэгээд одоо 5 наст болоод ирэхдээ одоо өшөө илүү амны арчуураа зөв хэрэглэн цэвэр байх. Сая ингээд ороод тэр яаж ширээ застууд нэг хөөрхөн байх. Тогооч хувцас өмөрцөн тэр аяг тавгийг яа бүр гоё те. Өөр хизээний бүр нэг туршлагатай. Айгүй гоё ингээд нэг ингээд тавьчихсан. Өөртөө үйлчлээл бас те. Тэгээ нөгөөдөл нь тэнд сууж ин те. За энэ хоёр ширээ засны дараа одоо хоол идэлтэй гэдэг юм ойлголттой хүмүүжил яваад шүү дээ те. Тэгээд нөгөө халбыг яаж хаана тавьж байгаа юм. За тэнд одоо хоолоо яаж зөв сууж идэх юм. Яаж асахгүй идэх юм тий. Ингээд эн чинь асар том нөгөө хүмүүжил нөгөө Монгол язгуур хүмүүжил гэж одоо бас нэг байдаг шүү дээ тий. Одоо нэг ухааны авид шүү дээ. Гол руу битгий сүү юм орвол яг сүүтэй сүүний шанагаар нөгөө голоос ус авч болохгүй. Дараа сард тойрж болохгүй гэдэг одоо ингээд нөгөө энэ хүүхдийн хүмүүжил гэдэг бол энэ Монгол энэ өв ухаан гэдэг зүйл нь ухааны уугаар бидний одоо хүмүүжил өвгдүүд маань хэлсэн учиргүй юм хэлээгүй те. Тэгээд нэг зүр цэцүүгээ задлаад үзвэл их хотны юу байдаг шиг те. Уулмалтай яг багшийн заас юм яг заагаад байгаа нь гэрт нь бас хэрэгжүүлчихвэл тийм эцэг гэрт нь ингээд юм те. Эцэг эхчүүдийн оролцоо бас их чухал уу? Чухал. За юу дээр бас бас чухал. Тэгээ хүүхдийнхээ одоо зөв дадал хөвшилтэй одоо хувцас зөв өмсдөг хувцас өөрөө тайлдаг гутлаа үдэхээс эхлээл ерөөсө хүүхдийн тэр зөв дадал хөвшил тэр эцэг эхийн одоо багшийн заасан юмыг одоо тэр хөвшүүлэх нь хамгийн чухал тий. Шүтээ угаах гараа угаах одоо энэ дадал хөвшлийг одоо цэцэрлэгтэй болохоор ингээл хоолоо идчихэл амаа угаадаг гэл амаа угаад гэртээ бас л одоо энэ хөвшлийг дадлыг л одоо ингэж хөвшил болгох л хамгийн чухал бас байгаад. Тэрийг одоо яг ингээд эцэгчүүд ингээд нөгөө бас яг өнөөдөр ийм орсон яг хүүхдүүдтэй яг энэ дараалал яваараа гэж бас хэлдэг баг тийм. Тэгнь. Одоо сая хоолоо ичээс хөөх ингээд нөгөө юу яаж тий. Одоо унтж байгаа тий. Унтж байгаа болохоор бид нэг нэг юмараа сууж байгаа. Тэрнээс одоо ингээд хүүхдүүдтэй очиад ингээд суулгахгүй. Тэгээ би бас энийг нөгөөс унтахыг хүлээж ийлээ бас. Өдөрт 3,000 төгрөгийн хоол иж байгаа. Өдөрт 3,000 төгрөг юу багтах? Хэд удаа? Одоо өглөөний цай. Өглөөний цай ороод. Тийм баг үдийн унд тэгээд өдрийн 1-2 дугаар хоол нь орой дахиад их үдийн 4 удаа. 4 удаа. Энэ 3,000 багтдаг юм уу? Одоо хэцүү. Одоо манайх шиг одоо юм зах хязгаар нутагт үнэхээр л одоо тэгээд одоо бид нар чинь гурлан боо таалмалхыг бүгд цэцэрлэгийн галт тоогооч нар маань хийж үйлчилдэг. Тэгэл одоо нөгөө тендер авсан байгаа юу? Тэгдэг компани. Тендер бол одоо мэдээж ашиггүй зүгээр одоо буйны байгууллага шиг ажиллаж өгөхгүй байна. Ашиг харж байгаа. Нэмээд энийг зөв цэцэрлэгт өгч болдгоо юм уу? Харин тийм ээ одоо энэ ер нь хүүхэд одоо яг нэг ногооноос хэдэн грамм калоричлыг авах хэрэгтэй гэдэг нь зөвөр бүр илт одоо байж байгаа шүү дээ. Тэгэхээр урд нь тендер аваагүй байхад бүр харин ч одоо манай цэцэрлэгийн багш нар бүр ингээд малчтаас цагаан идэг ин аваад бүр ингээд ийшээгээ гараад жимсмэсээ барайныг хийгээ те нөөцөд бүр ингээд авчихсан. Тэгээд малчтайгаа ингээд илүү харьцахад бүр ойрхон те. За надад хэдэн грамм сүү таараг юунуудаас ингээд өгөөрэй нөөцчдэг байдаг. Монголын ирээдүйн үр хойчийн төлөө боловсролын төлөө явж байгаа багш нараа бас гэсэн цалинг нэмээд их юм бол энэ багш нарын суманд ажиллах залуу болов шүүшээ илүү болох уу? Тэгэхэд манай улс орны багшны цалин ямар байгаа гадаад улс орны багшны цалин боловсрол яаж анхаарат байгаа юм гэдэг зүйлээс энэ өөр бас ялгаа бас байгаа тий. За тэгээд энэ нэвтрүүлгээр бас энийг сэдвээс хөндөд бас нэг олон түмэнд бас санал нэг угаах. За төрөөс ч гэсэн бас энэ асуудлыг бас нэг шийдэх талаар нь яваад байсан. Бас нэг төр нь бас өшөө дөрөвтөөхөн бас сайхан шийдээд өгөөсөн. Багш нь хөгжүүлж дээр одоо эхний урдны хичээл дээр ямар дуу заалаа?
Гэртээ цэжлээд ирээ гэсэн тийм ээ. За бүгдээрээ урдны хичээл дээр заасан дугааны давтаа дуулъя заяа бүгдээрээ. За. Та бүгдээрээ зөв суучих. Зөв суугаад дуулчих за. Та бүгдээрээ чанга үгээ тоод хөдлөө чанга дуулсан шүү заа ёо. Чинамагайго атинцэчин агумага ихүсия имэндиси монгол хүүхэд бахараби ихисүгэ хүүхэдсия монгол хүүхэд бахараби хүнэн дугаа сонсож ирсия Mazachi Nanakenpo Sanay Chufu Tatuch Ikatulyon Mongol Kuhut Basharabi Inulu Kundikegyon Mongol Kuhut Basharabi Awishte Kesultagyon За бүгдээрээ зөв суугаад. Бүгдээрээ дуулсан шүү заа ёо. Бүгдээрээ дуулсан шүү. Зөв суугаараа. Айгуу сонсож бисиям бихүстэрсэн Монгол хүүхэд бахараби Монгол хүүхэд бахараби Морян чуртагё Монгол хүүхэд бахараби Хана харуд бичээдэгё Монгол хүүхэд бахараби Морян чуртагё За манай нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллага. За тэгээд дараа танаа цэцэрлэгийн хамт олонд бас энэ өөрийн гарын гэлээ бас дамжуулж өгөөрэй гэсэн байна. Энэ гүүдвэлийн одоо гурвалжин болоо. Мэдгүй. За мэднэ. Манай Баярлалаа. За. За гурвалжин будаа байна. Гурвалжин будаач одоо төмрийн дуртагт болсон одоо бүхэл одоо эрүүл мэндийн талд аюул сайн шүү дээ, тийм. За. За баярлалаа. За нэг удаа хүүхдүүдээ сайхан хаадаг. За. За энэ одоо вантуу байна. Oh yes. За. За гүүдвэлийн бэрээд бидний хамт олноос хэлдэг. Өнөөдөр ямар хоолтой? Өнөөдөр шаг удаатай. Шаг удаатай шүү. Мантун буу зарсан. 7 хоногт хоолны цэс юу нөр явах уу? Өөр. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллагын бэрээд үүлэн будааны жигмэг гэдэг Монголын үндэсний үйлдвэрлэгч байна. Тийм. За ингээд одоо хүүхдүүд маань унтцсан байгаа тийм. Сэрхээр нөх юм тийм багш нар. Багш нар. За ингээд хүүхдүүдтэйгээр багш. За. Үүлэн будааны жигмэг гэдэг үндэсний үйлдвэрлэгч маань хийдэг болсон байна. Будааны жигмэг. Манай Монголд одоо үйлдвэр. Тийм ээ. За. Гэ шууд хэрэглэн энэ гэсэн юутай юм заавартай. Заавар хэлдэг байгаа. Тийм. За эдний хамт олноос өгч байна. За баярлалаа. За үүлэн бодооны хэмжээний хамт олонд баярлалаа. Тэгэхээр ажил үүсдэн үргэлж сайн сайхан дэлгэрч тоглолтгоо улс орндоос ажлын байрыг бий болгож өнцөг болонд байгаа сайхан бяцхан үрстэй бас энэ сайхан бүтээгдэхүүнийхээ дээжийг өгүүлж байгаад нэг талархж байна. Баярлалаа. Ажунаас